2010 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын тогтоол гараад энэ газрыг дурсгалт цэцэрлэг төрөлн болгох юм тогтоолтой тий 11 жилийн өмнө тогтоолтой. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд өнөөдөр та бүхэн өөрсдөө харж байгаа ямар нэг үйл ажиллагаа огт хийгдээгүй айлууд нь ингээд шахаа бочгсон. Хамгийн аюултай нь яг энэний доор одоо ингээд хүчин шонхор зах байна. За бусад зах худалдааны төвүүд наран туул 2 за одоо нарлаг дэнж одоо тэгээ доошлоод ингээд маш олон газрууд байж байгаа. Тэгээ хүнсний аюулгүй байдал дээр ялцчгүй хөндөгдөж байгаа асуудал бол энэ хөрсний бохирдол агаарын бохирдолтой холбоотой асуудал байгаа юм. За энэ намраас ахуулаад яг Улаанбаатар хотын цагирчийн ажлын албатай ярихаар явж байгаа. Энэ зүүн хэсгээс ахуулаад нэг 10 га газрыг эхний ээлжинд цэцэрлэгт орсол цэцэрлэгт төрөллийн болох төвшөнд тэрэн дээр бол Улаанбаатар буян компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд 33 тэрбум төгрөг гаргаж энэ намраас үйл ажиллагаа эхлэх болж байна. За энэ намраас үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулаад бид нар 8 сарын 1-ний өдрөөс махны хил задгаа худалдааг бол тодорхойлох асуудлыг Улаанбаатар хотын засаг даргатай ярьж байгаа тий. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө халдвараар хавдар саажилт одоо юу гэдэг маш олон өвчин за мэдээж одоо байгалийн зам ёсороо нас орсон хүмүүсийн шалилж гисэн байгаа. Гэхдээ энэ болгон чинь ерөөсөө тэр чигтээ хөрсөн шингэж байгаа учраас тэр одоо булшиг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой асуудал дээр тэр бүх одоо байгальд хөрсөн шингэсэн бүх бохирдлууд чинь тэр чигтээ ил гарна л гэсэн.